Тянхэн эм боловсруулах үйлдвэр. Хятад улсын Тянхэн группийн Тянхэн эмийн үйлдвэр нь Баяннуур хотын урдын өмнөд хошуунд байдаг. Тянхэн групп нь чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчнийг ангаах эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл судалгааны чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Группийн бүрэлдэхүүнд нийт 31 эмнэлэг, судалгааны хүрээлэн болон Тянхэн нэрийн эмийн үйлдвэр ажилладаг. Тус группийн Бээжин хот дахь судалгааны хүрээлэнд 200 гаруй судлаачид ажиллаж, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнийг бүрэн эмчлэх арга, эмчилгээнд шаардлагатай эмийн ургамлыг судалсаар байна. Баяннуур хот дахь Тянхэн эмийн үйлдвэр нь 2017 онд байгуулагдсан бөгөөд тус үйлдвэрийн гол онцлог нь эмийн гол түүхийд хунчи, хунхва, санчи эмийн ургамлуудыг дотооддоо тарьж ургуулдаг. Чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх хунчи, хунхва эмийн ургамлуудын тухай эртний хятадын ангаа ухааны сударт тэмдэглэсэн байдаг байна. Тиймээс Тянхэн үйлдвэрийн эртнээс уламжлагдсан ирсэн арга барилаар эмийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэсэн үг. Хунчи эмийн ургамал нь хүний даргалын системийг сайжруулж, биеийг чирэгжүүлж, чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг. Харин хунхва нь цус цэвэршүүлэх, судасны бөглөрлөөс сэргийлэх үйлчилгээтэй. Баяннуур хотын урдын өмнөд хошуунд хунчи болон хунхва ургамлыг их хэмжээгээр тариалдаг байна. Түүнчлэн энд тариалсан ургамал нь улс даяар чанараараа алдартай байдаг. Тянхэн эмийн үйлдвэр нь бүтээгдэхүүнээ өөрийн Тянхэн нэрийн эмнэлгүүдэд хэрэглэхээс гадна бусад эм ханган нийлүүлэх газруудад худалдан борлуулдаг юм. Үйлдвэр нийт 40 гаруй ажилтнтай бөгөөд тэдний 20 орчим нь зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийдэг байна. Тянхэн групп нь цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол улсад өөрсдийн эмийг борлуулах, цаашлаад эмнэлэг байгуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байдаг гинэ.